Уламжлалт төрийн тогтолцоо бол шинжлэх ухааны үндэсний үндэс мөн. За сайн бацгаана уу. Дундгой аймгийн Сайнцган сумын Өөзөн багийн малчин ард Атигийн цолмон гэрэл миний бий. Ард түмний хурлыг зохион байгуулах ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилогдоод өнөөдөр ерөнхий зөвлөлийн анхны хуралдаанд суучаад байж байна. Ингээд энэ дээрээс юу ажиллаж байна вэ гэхээр зэрэг энэ ард түмний хурлыг зохион байгуулахад хамгийн нэгдүгээр тулгамдж байгаа зүйл бол хөрөнгө мөнгө санхүүжилтийн асуудал байж харагдаж байгаа юм. Тэгэхээр зэрэг энэ асуудлыг яаж шийдэх вэ гэдэг дээр өөрийн байр суурийг илэрхийлээ л та. Тэгэхээр энэ ард түмний хурлыг зохион байгуулах гээд байгаагийн гол утга учир нь юунд орших вэ гэхээр өнөөгийн энэ улс оронд боддоор нүүрлээд байгаа энэ олон аюул гамшиг зовлон энэ олон аюулаас улс орноо яаж аврах вэ гэдэг зүйлийг нийт ард түмнээр хэлэлцье. Ингээд бид нар энэ хүнд хэцүү байдлаас гарах гарцаа сонгож энэ авралын замаа олж ингэж улс орны өнөөгийн хүнд хэцүү байдлаас аврыг гэдэг зүйлийг хэлэлцэх гэж байгаа. Тэгэхээр энэ утгаараа яаж ийнө вэ гэхээр зэрэг энэ санхүүжилтийн асуудал яаж шийдэгдэх вэ гэхээр зэрэг энэ хамгийн аварна гэдэг амлалтаар мөнгө авч яадаг энэ гандан хийдэд орж байгаа орлого автоматар ийшээ орж ирэх ёстой гэдэг зүйлийг би хэлж гэж байгаа. Тэгэхээр үүнийгээ би ямар үндслээр хэлж ийнө вэ гэхээр зэрэг энэ өнөөдөр бид нар 21-р зууны шинжлэх ухаанч хүмүүс өнөөдөр энэ олон оюуны ололт амжилтын оргил дээр гараад ирчихсэн. Энэ оргил дээр байгаа хүмүүс бид ганданд ямар учиртай ном уншигддгийг, ямар утга учираараа бид нар тэнд мөнгө өгдгийг гэдэг зүйлээ бид нар мэдчих хэвээр. Ингэж яаж бид нар өнөөгийн шинжлэх ухаанч хүн гэдэг нэр төрөө хадгална шүү дээ. Гэтэл өнөөдөр хамгийн тодорхойгүй юм юу байна вэ гэхээр зэрэг Монголд өнөөдөр хоёр зүйл маш ойлгомжгүй байгаа. Ганданд уншдаг номын утга, гадуур тогтоох хөл хорионы тухай амар сайхан даргын үг. Тэнд ямар утга учиртай мөнгө өгч байгаа, ямар утга учиртай ном уншигддгийм бэ гэдгийг мэдэхгүй байна гэдэг бол хамгийн байж боломгүй зүйл юм. Тийм учраас одоо Лодой Самбуугийн сэтгүүлчийн энэ төр нэвтрүүлгээс гарлаа шүү дээ. Монголд хамгийн тодорхойгүй зүйл нэгдүгээрт энэ гандан уншиж байгаа номын утга, одоо энэ төр подкаст гэдгийг хөтлөж байгаа одоо Лувсан Жамцлам, Гавжламын түүний зочинтой ярианаас эргээд сонирхоод эргээд энэ тухай ярилцъя. Подкаст. Манай шинжлэх ухааны их тийм гандан бичлэг хийдгэж коммунизмын одоо хамгийн сүүлчийн хоёр хорогдох хоёр цайз үлдэж байна. Ингээд тэг бол одоо ингээд хоёр тал зогсож байна. Ер нь зөвхөн та бас энэ байгаа байдал сэтгэл хангалуун байдгүй үгүй. Би одоо шулуухан ингээд асуучмаар санагдаад байна. За ерөнхийдөө энэ талаар ойлоо юу яана. Ерөөсөө цогц юм ярих хэрэгтэй гэж бодож байгаа. Яг нэг хилцүүлэг байж болох юм. Өнөөдрийн хямралын шалтгаан бол ландар нь ёс зүй номдож чадахгүй байна. Ёс зүйг өөрсдөө үлгэрлэж чадахгүй байна. Тэгээд юм гэгэл ямар ч байна. Тийм ээ, ер нь бол нэг тийм шилжилт хийх хэрэгтэй баха. Тийм ээ. За хоёул энийг бол ингээд сэжүүр гаргаад орхий. Гэхдээ энэ бол ярих ёстой зүйл. Яг мөн. Үнэхээр одоо бид нар энэ Монголд байгаа бурхны шашин наавал 10% тэгээд зохион байгуулалтын хувьд тэгээд нийт одоо Монголын бурхан шинтэй хүмүүсийн хувьд тэдгээрийн оюун санааны хөтөж болж чадах тэр хэмжээнд нь шинжилтийг сэргэн мандалтыг бол заавал хийх ёстой. Энэ бол одоо ерөөөр хоцрогдож байгаа хэлбэр харагдаж байна. Тийм. За ингээд хамгийн том сөнөө хүчин буюу энэ коммунист үзэл сурталын хамгийн сүүлчийн хорогдох цайз нь гандан хэд шинжлэх ухааны актын болчлоо гэдэг зүйлийг эмзэглэн ярьж байна. Энэ дээр бид нар ард түмний хурал энэ дээр яаж хөдлөх вэ гэдэг зүйлийг миний хувьд санал болгож байгаа зүйл маань юу вэ гэхээр зэрэг миний хувьд бол бурхны шашныг 1997 оноос судалж эхэлсэн. Яг ингэхдээ юу олж мэдсэн бэ гэхээр зэрэг яг энэ ям очир судлаачийн хэлж байгаа энэ зүйлийг бурхны шашин Монголд дэлгэрхтэй хос ёс төр буюу Чингис хааны алтан уургийнхан байлаа шүү дээ одоо Монголд бол тий. Тэр алтан уургийн хүмүүс бол үндсэндээ Чингис хааныг дахин төрүүлэх хүсэл байдаг юм. Энэ Монголын ард түмний нийт ард түмний хүсэл тийм хүсэл байдаг юм л. За жишээ нь бол одоо ингээл би сүүлийн нэг 10-аад жил ингээл нэг өөр Монгол ингээл бораад туамаагаар явбал ер нь энэ Чингис хааны хараад байхад тэр дундад зууны тэр
буддийн шишин дэлгэрсэн ёс нь бол дандаа тэр нэг Чингис хааны сүр хүчийг дахиж мандуулах, Чингис хааныг дахиж төрүүлэх гэдэг юм тэр хүслийг дагаж шашин дэлгэрсэн байж байгаа юм шиг харагдаад байдгийн. Чингис хааныг ингээд зүтгсэн тэрийгэ голлоод тэгээ бурхны шинийг жоохон одоо дайвар үүсгэх шинжтэй юм уу? Чингис хааныг тахилгын яам байсан шүү дээ. Тийм үү? Тий. Тэгэхээр одоо харин цаашаага яаж авч явах юм бэ? Харин тий би энийг асуудаг. Яах гэж 700 жилийн турш хөгжүүлсэн бэхлэр зэрэг Чингисийг дахин зайлах гэж хөгжүүлсэн юм бол өнөөдөр дахин заяагсан Чингис хаан энэ байна. Ингээд энэ агуу удирдагчаа бид нар тодруулаад ингээд нэгэн том агуу зорилгын дор ард түмнээ нэгтгэх ийм арга замаар бурхны шашнаа хөгжүүлэх юм бол сая бид нар зөв арга замаар бурхны шашнаа хөгжүүлж ингэж өнөөгийн дэлхийн ертөнцид яригдж байгаа гэхэрл энэ физикийн хөгжил дэвшлийн оргил дээр нь манлайлагчаар ингэж гарч ирэх юм. Ингээд өнөөдрийн 21-р зуунд дахин заяагсан Чингис хаан нь бол одоо энэ Монгол улсын 5 дахь ерөнхийлөгчөөр сонгогдоод ажиллаж байгаа энэ Алтмаагийн Батулга гэдэг энэ хүн юм аа байж болох юм аа гэдэг зүйлийг одоо жишээ нь миний хувьд 2013 онд анх гаргаж хийж байсан байх жишээтэй. Ингээд 2013 онд 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21 гэд ингээд энэ 8 жилийн хугацаанд би юу хийв те ямар хэдэн зуунгаар тоологдох энэ юм маань яг ямар учруултахтай юу байваа гэдгийг одоо жишээ нь жилээс нь өөрийнхөө хэмжээнд дээжлээ те. За энийг хэлэлчвэл манай багийнхан ингээд ойлгоод ингээд цаашаа бид нар энэ зүйлээр хөдлөөд ингээд ард түмний уралдаанд хамруулчих болов гэдэг байдал дээрээс би ингээд энд оруулаад ингээд та бүхэн танилцуулъя. Энэний ач холбогдол нь юу юм бэ гэхээр зэрэг нэгэнтээ бид нар ерөнхийлөгчийнхаа дэмжлэгийг авч иж ард түмнийхээ уралдыг хуралдуулах гэдэг. Тэгвэл ерөнхийлөгчөөс хариу шаардаж чагсаж байгаа хооронд те бид нар төрийн тэргүүнээ тэр тодорхойгүй юмд шаардаж байх хооронд тодорхой юм дээрээс өөрт нь таалагдах хэмжээнд юмаа үзүүлье. Ингээр зэрэг дэмжлэгийг олох магадлал өндөрснөө. За тэгээд энэ шинэ хөгжлийг хийх ёстой юм байна. Энэ шашнаа бид нар шинжлэх ёстой юм байна. Бид нар агуу том удирдагч, агуу том зорилго энэ хоёрын дор бид нар энэ шашнаа хөгжүүлэх ёстой юм байна гэдгийг сая ойлгоод энэ гараан дээр гарч ирсэн энэ цолтон мэндагтэн энэ ард түмнийхээ сүсвшрлийн авралын дээд орон болсон сүсвшрлийг нь хүлээсэн энэ хүмүүстэй танилцуулъя. Ингээд бид нар яах ёстой вэ гэдэг эрэлхийл дээр ирж байгаа энэ хүмүүстэй за ийм зүйл байна гэдэг зүйлийг танилцуулъя. Ингэснээрээ тэр итгэгчд тэрний цаана байгаа тэр Монголын ард түмний 60-70% эзэлсэн тэр итгэгчтэй энэ юмдаа хамруулъя. Тэгээд энэ улс орно энэ галсан зовлонгоос авраач гэд ирж байгаа тэр өргөл бүхэн чинь сая жинхэнэ авралын орондоо ирнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл улс орно аврья гэж зориод ирсэн бүх зориод үйлс юм маань зориулаад өөрийн мэддэг чаддаг юу байдаг бүхий л юм зориулж байгаа энэ хүмүүстэй ирснээрээ сая тэр жинхэнэ аль аль нь буян болох те ингээд улс орноо аврах энэ үйл нь өөрөө бүтэх энэ зүйл ийм үр дүн гарна гэдэг тооцоолол надад байгаа учраас ингээд та бүхэндээ танилцуулж байгаа. Төрүүн насны гавьяат үүлийнхэн шагналыг төрөл дамжин гардан авч төрөл тутамдаа нэгэн их үйл хэргийг залгамжлан гүйцэтгээд дараа хийх үлийн дараагийн төрөлдөөн залгуулан хариуцлах ийм учир холбогдлыг одоогийн шинжлэх ухаан хараахан тайлах түвшинд хүрээгүй байна. Тийм болохоор Монголын түүх одоогийн шинжлэх ухаанаар тайлагдчих онцгой болон гайхагдж хожимын оюун тэмрэгдийн ухааны шанцыг сорих шинжлэх ухааны талбар болон ирээдүйг чиглүүлнэ. За энэ буруу үзэл чинь нүгэл юм бол те энэ либерал үзэл нүглөө буйно. Энэ зөв үзлөө буруу үзлөө те. Зөв үзэл юм бол бид нарыг ямар хөгжил цэнгэлийн манлай төргөх вэ? Буруу юм бол бид нар ямар үр дагавар төргөх вэ? Энүүний тэгээд хэрвээ буруу юм бол энэ цаад учир шалтгаан нь юу вэ?
Энийг ингэж одоо тэр бурхан шашин номлоод байгаа улсуудаас ингэж татварлах нь шүү дээ. Ингээ хоёр талд бие нөө үсэхгүйгээр одоо гол нь биднэрт эв нэгдэл бид нарыг аврах цорын ганц юм гэдэг байгаа шүү дээ, тий. Чин өөрөө тэгээд их гой цаанаасаа бүтээд гараад ирж байгаа кино. Тэгээ одоо бол бид нар ингээд оюу толгоогоо уухгүй дээр л хамаг сонголт яваа шүү дээ, тийм. Оюу толгоогоо ухна гэж ярьж байгаа улсууд бол энэ сорвтын дүрийг бүтээж, сорвт түүний нөхдөд дүрийг бүтээж ингээд энэ дээр бол энэ төрөл шашны тэргүү явж байгаа шүү дээ. Ингээд энэ Симба гэдэг киноны нэрний хоёр их шиг солихлоор соён болчихж байгаа. Тэгээд анхдугаар богд болохоор зэрэг энэ хожим миний зохиосон соён бүсэг дэлхийг бүрхнэ гэдэг одоо тэр цаг нь байгаа байхгүй юу. Тэгэхээр зэрэг энэ бид нар дэлхийг аварна гэдэг энэ яриад байгаа энэ улсууд маань жинхэнэ бод сэтгэлтэн бааtruуд байгаа байхгүй юу. Одоо жишээ нь энэ 90 цагийн дуудлагынхан байна тий. Одоо сайн сайхны төлөө гэсэн хүмүүс үзэл бодол бол зөв юм аа гэж. Зөв үзэл тий. Тэгээ энэ улсууд маань 10 цагаан буянтан одоо эднэр маань жинхэнэ бодисод банаар тийм ээ. Энүүнийгээ бид нар ингэж дэмжиж дэлгэрүүлж гаргаж ирэх. Тэгээ энэ яриаг ингэж сонирхолтой хэлбэр рүү оруулахгүй бол энэ манай энэ шашны тэргүүнүүд маань өнөөдрийн энэ баруун бурхны шашнаа номлоод байгаа нэ яг энэ дээр ингээ яриаг нэгээ сонсоход ерөөсөө барууны үзэлтнүүд. Тэгтэл энэ барууны аюулаас сэрэмжлүүлсэн ийм аюултай байх шүү гэдгийг минь болор судлаач ингээ гаргаад ирж байгаа байхгүй юу. Тэгэхээр миний хувьд бол аль нь бурхан байх вэ тийм ээ. Энэ хүмүүс бол миний хувьд бурхад байгаа байхгүй юу. Энэ хүмүүсийн ярьсан хэлсэн энэ юмнуудыг бол одоо энэ гарцыг бол энэ 90 цагийн дуудлагын хангалттай хэмжээнд ярьсан. Хамгийн гол юм бол бид нэр өөртөө том зорилго тавих. Том хүсэл мөрөөдөлтэй байж алсыг хааж ихийг сэтгэж ингэж бид нэр хэрэгжээ зорилгоо томоор тавьж чадах юм бол замд нь байгаа бидний одоо энэ хүмүүсийн тариад байгаа төрийн тариад байгаа хор уршиг гэдэг тэр жижиг асуудал бол аяндаа өөрөө зэгтэрч байна. Хэрэгжээ бид нэр дэлхийг аварна гэсэн бодлогоо гаргаад чин сэтгэлээсээ тийшээ зорих юм бол Монголоо өөрчлөх үл ерөөс асуудал биш. Ерөөсөө алга оруулах юм байна. Ягаад гэвэл энэ залгуучин болохоор хөгжил гэдгийг тавьж байна. Хөгжил гэж юу юм бэ? Тодорхойлъё. Боловсрол гэж болохгүй байна. Тодорхойлъё. Дэлхийг авах нь бидний үүргээ. Энийг бид нар цааш нь сунгүй. Бид ямар аргачлалаар авах юм бэ? Дэлхий ийм байдлаар ямар байдлаар мухардж байгаа гэж яг энэ 5 асуудлыг гаргаж тавьж байна. Би бол эдгээр тавьсан асуудлыг бид хоорондоо ярилцаад энэ 5 асуудал бол хэрэгжиж цэгцэрх юм бол энэ 5 асуудал дээр анхаарал тавиад эдгээр анхныхаа шан Монгол залуучууд тавьчлаа. Тэгэхээр энэ 5 асуудлыг цааш нь жоохон үргэлжлүүлэх юм бол 2 дахь шан татагдана. 2 дахь шан татагдах юм бол монголчууд яг эднийг нэвтрүүлгийг үзэж шишгээ өшөө дахин хөөрнө. Ахаад буцсан, ориглон, магадгүй сэтгэл нь асгана. Энэ залуучууд 3 дахь шан татна. 3 дахь шангийн дараа ахаад бид нэр баяр хөөрөө буцна. Өшөө бүр бид нэр ичүүлтэй болно. 3 дахь шан татчих үед бүх монголчууд энд хамрагдана. Тэр үед бол бид дэлхий рүү зорж байгаа юм чинь Монголын асуудал бол ерөөсөө асуудал биш. Энэ 90 цагийн дуудлагын бодоод Монгол тулгуудныхан өөр мөн залгуугийн төлөөллийн үзэл бодлыг эндээ мөн хамруулж байгаа тийм ээ. Энэ улсын энэ эхлүүлсэн үйл ажиллагааг бид нар цааш үргэлжлүүлэх хэрэгтэй тийм ээ. Улмаар олон нийтийн хүртэл дахин анхаарал төрүүлээд ингээд бид нар энэ шинэ нэгэн технологийн ажиллагааг бид нар дуусгах ёстой гэдэг байдлаар энэ цовруултуудыг хийж байгаа. Тэр монголчуудын 700 жилийн турш хөгжүүлсэн тэр боловсролыг бид нар гаргаж ирэх юм бол биднээс хүлээгээд байгаа дэлхийн цаан чинь байна. Энэ хүмүүсийн хэлээд байгаагаар жишээлбэл энэ Баталгын хэлээд байгаагаар энэ одоо бидний гаргаж ирэхийг дэлхийн хүлээг авч ирнэ гэж байгаа юм уу? Би бол тэрэнд өрмөшөхгүй байна. За наадах чинь тийм учраас би хийсэн юм их байгаа. Тийм учраас Нострадамус. Истина. Тийм баримт кинонуудыг би цуглуулж чад тэр болгоныгаа багтааж тэр олон цувралуудаа хийсэн байхгүй юу. Энэ дээр яахлаараа зэрэг өнөөдөр Нострадамусын судлал дэлхийд тийм хүчтэй улам орчиндөө шинжлэх ухаан хөгжих тусам эрчимтэй хөгжиж байхад манайд яагаад сураггүй байна уу те. Энэ 99 оны 7 сард Монголын Чингис хааныг дахин зайлгамаа гэсэн ийм дэлхий ярьсараад л бид нар энэ талаар чимээг байна. Энүүнийг ийм юм байна. Али хүмүүсээ энэ тал руу нэг анхаарлаа хандуулаач гэдэг юмыг л хүсэж байгаа юм л да.
Тэгэхээр энэ Нострадамусын зөгнөл бол өнөөдөр улам их шинжлэх ухаан хөгжих тусам энэ Нострадамусын зөгнөл бол улам их ач холбогдол өгж судлах болоод байна. Яагаад гэвэл өнөөдөр бол энэ ирээдүйг мэддэг шинжлэх ухаан байж болох уу? Энэ байж бид нар энэ сайн сайхан төрөх юм а гэдэг дээр бол энэ гадныхан бол маш их ажиллаж байгааг та бүхэн онлайнаар бол мэдээж үзэж харж байдаг байхаа. Тэгэхээр энэ Нострадамусын судлаачид маань Нострадамусын нийт зөгнөлүүдийг судлаад дийлэнх зөгнөлөө 300,000 буюу өнөөгийн бидэнд хаягилжээ гэдэг дүгнэлт хийсэн байдаг. Нострадамусыг ч одоо мэдэхгүй хүмүүс байхгүй. Тэгээд тэр үнээр нэг шүлгэндээ нэг тийм дөрөв мөр байт юм лээ. Төв Азийн нутагт тэнгэрээс төмөр морин цэрэг бууж ирж одоо дэлхийг одоо хөгжүүлнэ, жаргуулна гэсэн утгатай нэг тийм сайхан үг байт юм л. Тэр нь ч таарад байгаа ч юм уу хайш нэг тийм. Энд Муфаса буюу энхийг сахиулагч хаан буюу дахин заяагдсан Чингис хаанаар бол улсын их хурлын гишүүн Баталга гишүүн тодорсон байгаа. Тэгэхээр энэ хүн яагаад вэ гэхээр энэ хүний бодит үйл ажиллагаа хичээл зүтгэл, чин сэтгэл зүтгэл бол энэ хариулт өгж байгаамаа. Тэгэхээр энэ нэг тийм шашны дагмыг л тэр дархлаа гэдэг ах шиг байна л да. Тэгээд энэ дархлаа нэгдэх юм бол улс үндэстэн бас нэг нэгдсэн байдалтай байдаг. Нэгдэл гэх юм да. Үзэл бодлын нэгдлийг хэрэгжүүлэх дархлаа гэсэн утга. Тэгэхээр энэ хүн маань Монгол улсаа дархлаа бахархал гэдэг хоёр юм дээр нь хүчрхэг болгоод нэгтгэхэд Монгол улс хүчрхэг болж болох юм байна. Ингэж Монгол улс хүчрхэг болсноороо өнөөгийн мөхлийн өмнө хүчин мөхөссөн хүн төрөлхтнийг бид аварч гарнаа. Яагаад гэвэл Монгол хүчрхэг болсноороо эргэж хүчрхэг болсноороо хүчрхэг орчхуйн нууцад хүн төрөлхтөнд суралцаж ингэснээрээ мөхлийн өмнө хүчин мөхсөд байгаа энэ байдлаа үлдэн хөөх юмаа гэдэг зүйл энэ хүний яриагаар энэ дээрээс бол улам тодрон гарсан байгаа. Тэгээд хамгийн гол нь өнөөдөр энэ дээр бол ганцхан гэж ухамдаж ноцолдоод цаг алдаад байлгүйгээр олуулан энэ үйл ажиллагааг тойрч хэлэлцээ. Энэ дээрээс бол бүгдээрээ хэлцүүд буруугүй бүлээ осороо бол хэрэггүй. Бүгдээрээ хэлэлцэж байж тодорхой гаргаж ирнэ. Бүгдээрээ хэлэлцэж байж зөвийг нэгтлж тунгаана. Тийм учраас энэ олуулан энэ талд анхаарч энэ дээр бодол ухаанаа уралдуулъя гэдэг уриалгыг дэвшүүлж байгаа юм аа. Жишээлбэл ландар маань хамгийн эхлээд очиж байгаа хүмүүст орчлонгийн гэмийг номлох хэрэгтэй байдаг байхгүй юу? Тэрийг одоо шинэ орогдваа хэлээд байна. Одоо бид нар нүдэн анчаад хөөхөд нэг нуугчлаа гэж боддог шиг хөгжлийг сайхан юм руу яваад байна гэл нэг сайхан юм яриад нь шүү дээ. Үнэн чанартай цаана байгаа ямар үжиг урхаг вэ нөө тэрийг орогдваа гаргаж ирж шүү дээ дуугаараа. Тэгэхээр таны хувьд бол бас яг энэ уран бүтээлчдийн одоо өгүүлж байгаа өгүүлэлэг тийм ээ уран бүтээл хэлж байгаа үг за явуулж байгаа үйл ажиллагааг өөрийн хувьд судлаач хүний хувьд судалж авч үзээд за эднийг бас хүндэтгсний хувьд эндээ оруулаад байна гэж ойлгож болох уу? Тэгж ойлгож болно. Би бол таныг бас жавхлан ч бас нэмээсээ улсын хурлд орно гэж ингээл хэлсэн. Яг уу бас жавхланы PR хийх гэдэг юм болов гэж ойлгосон баг. Үгүй юм уу те? Яг одоо энэ юу маань дэмжигдээд 10 оноос энэ хүмүүс чинь 12 оны хүртэл маш их ажил хийлээ шүү дээ. Уг нь бол 10 цагаан буйныг номлодог хүмүүс маань энийг дэмжиж гаргаад ирсэн бол өнөөдөр байдал өөр хойсон байхгүй. Гэтэл чинь энэ номлогчид маань энэ бид нарыг аврагчдыгаа нөгөө нэг танихаар бол за энэ Rocket Bay жавхлан ануужин за бад уян гишүүний нөхөр маань аврагчд болоод доотлын хэд маань болохоор ямар танихаар юу гэж үзэж байгаа. Тий, эднэр маань одоо энэ сэрхүүг тийм үү? Одоо бид нар дэлхийг аварна яагаад гэвэл гээд энэ 90 цагийн дуудлагын чинь учир шалтгааныг гаргаад байна шүү дээ. Ийм аюул дэлхийд нуурлсан байна. Шалтгаан нь ийм байна. Энэ шалтгаантай тэмцэж бид арилгана тий. Энэ хүнийг монголчууд бидхийн яагаад гэвэл ингээд тэр нүүдэлчин соёлын гайхамшиг гаргаа тий. Тэгсэн байхад энэ сайхан сэрхүүг өргөөд босгоод бид нар өдөрт мандат гараад ирэх ёстой болсон байтал эдгээр чинь хамгийн гол нь шашин маань буруу өгөөд ард түмнийг монгол сүсгээр бариад байхлаар зэрэг эднэрт шашиндаа дургу болчингууд буруу номтон гэж зарлаад бараг нөгөө аврагчдын маань ардын дайснаар зарлах гэдэг нь хамгийн аюултай байгаа. Зөв. За нэг үзэгч яаж бурхан болох вэ гэдэг ном нь одоо жишээлбэл энэ бодмөрийн зэрэг. Энийг ламнар маань заагаад наадах чинь болохгүй гэдэг явах хэвээр юмыг аваачаад наад солонгос явах ажлыг чинь энэ номыг уншуулчод бүтчихнэ гэдэг одоо чинь ламрын молом энэний ёроод нь болохоор зэрэг би хамаг амтныг аврагч дэдбүн сартвах нөгөө юу болох болтугай удирдахч хамгийн зөв амгалан зөв амьдралд удирдах тийм агуу удирдахч болох болтугай гэдэг юмыг ажил сайн бүтээхэд уншдаг юм а гэж уншчихад солонгост явж ажиллая гэсэн хүмүүс тэр номыг уншаад одоо ажил чинь сайн бүтнэ гэдэг маань
нөгөө гэрээгийн зөрчигнөсөж тий биш ээ наадхан бол чи бурхан болох чадвартай наад аюу ухаан чинь тий тэрхийн тулд энэ мөрөөр явгээ зам мөрөön заахын оронд одоо чиний наад ажил чинь бүтнэ гэдэг нөгөө боолох юм руу шууд төлөхөд явуулчихж байгаа ийм байдал харагдаж байгаас тэгэхээр бид нар ингээд хэлээд идэх учир нь зөв нэгдүгээрт ямар ном уншуулж байгааг нь таних мэдээд энэ учрыг ухаарахын цагт нөгөө нэг нүүдэлчний баримталж явсан баримтал чинь хэз хэргэнэ гэсэн үг. тий нөгөө тий Эсвэл Монгол сэрхүү гэж ийм л байх хэрэгтэй болов тийм ээ. Үнэхээр бид нар чиний нэг сайхан эхлүүллээ. Сайхан эхлүүллээ. Одоо дараагаар нь энэ 20-30 жилийг 4-5 хуваах чинээний энэ цаг хугацаанд дотор хөх монголчууд хөхөрнө гэсэн мэт. Ингээд энэ дээр бол энэ шаштраар үзэхээр Монголын нүүдэлчин ёс заншил дэлхийг байлдан дагуулах 90 цаг ирнэ гэж. Эртний энэ домог хаанаас ахтыг би мэдэхгүй ч домог амьдлуулах эзэд цаг таан тодорч ирээдүйд домог болон мөнхрөх гавьяа дүүл хэргийн амжилттай гүйцэтгэснийг би гэрчлэнэ. Өндөрлөгтөн цаашаа хөгжил сөнхөл байх л та. Ер нь хөгжлийн дэд зүгтөрөл сүнэх байх гэж би боддتي. Хүн төрөлхтний хөгжлийг дагуул сүнэн гэдгээ мэдсээр байж тэдний алдсан алдаа нэгбэрийг давтаж араас нь дагах уу? Эсвэл дэлхийд нүүрлээд ирсэн мөхлийн аюулыг үндсээр нэргүүлж Монголын их амар амгалан тунхаглах уу? Агарын бохирдлон инженерийн шугам сүлжээгээр шийдсэн дэлхийн улс орнууд өнөөдөр эхнээсээ цэвэр усны хомсдолд ороод авралыг Чингисийн Монголоос горлон хүлээж байна. Ахан халаалтаа атомын цахилгаан станцаар шийдсэн дэлхийн улс орнууд өнөөдөр нисээд буух газраа мэдхээж аюулгүй газардахын тулд ямар ч асуудал үүсгэлгүйгээр 100-100-ыг илээсэн нүүдэлчин монголчуудаас суралцах гээд тал талын судалгааг өргөн цараатай явуулж байна. Агарын бохирдлоор дэлхийд нэгдүгээрт ордог хятад улсын иргэд өнөөдөр Чингис хааны хөшөөнд мөргөж Чингис хааны сүрсүлд дэлхийг өмнөө бүхэлзүүлж дэлхийн мөргөчдийн цуваа Чингис хааны хөшөөг чиглэн урсаж Чингис гэдэг яруу алдар өдрөөс өдөрт улам яруулсан дуурсаж байна. ертөнц дахны таталцлын хууль дотор эргэлдэж байсан физикийн шинжлэх ухаан, сэтгэлийн эрчим, бодлын татах хүчний хэмжиг дүүнээр сэлбэгдэж, Ньютоны физик ард хоцорч, бодлын эрчим хүчээр ажиллах орчин үеийн физикчид тун саяхан нээсэн нээлттэй нийгмийн амьдралд хэрэгжүүлэхийн тулд Чингис хааны байгуулсан Монгол төрийн тогтолцооноос суралцах гэж зэхэж байна. Чингисизм гэдэг судлагдсан ингэж шинжлэх ухаан, нийгэм улс төр, философи танин мэдгүй бүхий салбарт голлох байр суурийг эзлэн тодорч гарч ирлээ. Хаан төрийн хас бүү тамгыг атгагч Халтмаагийн бат тулга. Тэнгэрийн ташуур атхан саарл ортонд нэвтэрсэн самандын явсан. За ингээд цөвөн цагтад орсон Монгол ардын хоёр баатар сайн цагийг авчрахаар саарл ортонд нэвтэрлээ. Одоо Монгол ялах уу? Монголыг эзэгэнсэн тэд ялах уу гэдгийг шийдэх ширүүн тулаан тэнд өрнөнө. Чингисийн төмөр морин цэргүүд тэнгэрээс газарт бууж тэдний догшин хаан ахин төрснөөр Монгол улс дахин хүчрхэгжин мандаж дэлхийн ертөнцийг жаргалтайгаар хаанчлах болно. За ингээд монголчууд дахин мандаж дэлхийн ертөнцийг жаргалтайгаар хаанчлана гэдэг нь үнэн байх нь. Астрономийн зөвлөлөөр болов. Энэ бол сэрэг хонхны дуу биш, сэмхэн гэдэг халуурчны арх хонхны дуу. Монголын бурхны шашинтны төв гандан тэгшлэн хэд нэртэй хууль шүү. Хуульч цагдаагаар хамгаалагдсан хэдэн хүнийг би гүтгэх хэсэг нь бага хэрэг. Харин бурхан багшийн нэрийг бариад хуургийн хувцс өмссөн хэдхэн этгээд Монголын ард түмнийг мэхлэн доромжилж Монгол улсын хувь заяагаар тоглох нь их хэрэг тул. Их хэргийг их хүнд мэдүүлж улсынхаа эзэн төрийнхээ тэргүүн тандахаас өөр би хэн тандах вүлээ.
одоогийн ерөнхийлөгч маань одоогоос 7 жилийн өмнө хэлсэн үгэндээ хэрвээ эзэн болж чадвал 21-р зууны Чингис хааны үзэл онол дараах байдлаар тодорхой болно. 1. Ямар ч асуудалгүй байх нь хөгжил юм. Тийм хөгжил зөвхөн нүүдэлчин соёлтол бий. Тиймээс одоогийн энэ хөгжлийн олон тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд эргээд нүүдэлчин соёлоо сонгоё. Түүний тулд боолын боловсролыг халж хаадын боловсролд суралцъя. Боолын боловсрол Монголд айлган сүрдүүлэлтээр суурьшаад уртаашаан 90 жил болж байна. Хаадын боловсролд хаанаас суралцах вэ гэвэл үе үеийн Монголын эзэн хаадын сонгон суралцж байсан буддизмыг философийн дагуу үзэж судлаа. Байгаль экологийн асуудал маш эрчимтэй яригдах болсон энэ цаг үед буддизм цаашдаа нэлээд тэлэх болов. Манай улс түүний манлайд нэмэх хэрэгтэй. Ийм айлдварыг одоогийн ерөнхийлөгч маань одоогоос 7 жилийн тэртет айлдаж 21-р зууны Чингис хааны үзэл онол 2011 он тодорхой болсон байдаг. Гэтэл энэ сонголт яагаад хэрэгжилт дагуулалгүй өнөөдрийг хүрв? Энд хэн буруутай вэ? Шалгалтандаа онц дүн авах гэж ганданд ном уншуулдаг энэ харанхуй бүдүүлэг байдлын цаана хэний ямар булхай нуугдна вэ? Энэ учир тодорхой цагт Монголд идэвхжүүлэн ажиллах оюун санааны алуурчид бэлтгэгдэж Монголын хувь заяаг самарч суудаг тэдний самун үйл ажиллагаа нь тастан шийтгэгдэх болов. Энэ тухай дараагийн дугаартаа өгүүлсэн. Тэнгэрийн чингэн байдгийг зарлиг болгооч Магнаг ертөнц орны Монгол гэж ухаалмаар Үнэхээр энэ дэлхийн хүн төрөлхтөн өнөөдөр аврагчаа хүлээчихсэн аврал горилчихсан тийм ингээд тал талд аврагчид янз бүрээр тодроод байгаа энэ цаг үед үнэхээр бид нар энэ хамаг амьтныг аварнаа гэд энэ үйл ажиллагааг эрхэлж байсан бол өнөөдөр энэ хамаг Монгол дэлхийг аврах юмаа гэд ингээд хамаг Монголын хүрээгээр хөдөлсөн жавхлан энэ төр шашныханд ингэтлэн гадуурхагдаж ингэж ганцаардахгүй байх байсан. Гэтэл өнөөдөр энэ жавхлан хамаг монголчууд энэ халимаг туваа өөр Монгол хасаараа Монгол гэдэг энэ хамаг монголчууд жавхлан шүтээндээ бараг жавхлангийн зургийг шүтээндээ залаад ингээд дахиж шүтэж байхад жавхлан өнөөдөр манай төв Монголдоо яаж гадуурхагдаж ганцаардж байгаа байлээ те. Тэгэхээр зэрэг энэ хэрээр энэ хамаг амьтныг аварнаа гэж хөдөлсөн энэ хүмүүсээ өнөөдөр Монголд манай монголчууд галзуу гэж хочлоод гадуурхаад 10 жилийг үсчлээ. Тэгэхээр энэ хэрээр Монголын төр шашин 10 цагаан буйнаас маш хол байна. Энэ хүмүүс энэ 10 цагаан буйныг үлдэж байгаа бас 10 цагаан буйны эсрэг үйл ажиллагаа явуулаад байна гэдэг зүйл бол эндээс тодорхой гарч ирэх юм аа. Тэр бишрэл гэдэг яадаг юм бэ гэхдээ зэрэг хурал ном уншуулдаг ч юм уу нэг ламаар одоо сан тавиулдаг ч юм уу шалгалт малталтанд орно гэд тэгээд аваа авчихтай зэрэг энэ чинь очиртай юм биш үү гэж бодож байгаа нь бишрэл юм байна. За. Шалгалтандаа унахгүй төлөө ном уншуулах шүү дээ. Ерөнхийдөө дотроо одоо тэр философийн одоо судалдаг тийм юм руу орох хэрэгтэй болов. Эрхэм ерөнхийлөгч та хэлсэн энэ үгэндээ эзэн болохын тулд ямар алхам хийв? Таныг бол цоо зовж бүтгээд ийна ингээд бүтгээд юу байгаа доромжлоодна гэсэн асуудал юу гэсэн бохоггүй надад хомлог гэсэн бохоггүй өөрийн яриаг оруулсан байхад бүртгэлэг байх тийм. Ингээд энэ хэргийн хохирогч этгээдэд дараах хэдэн үгийг дайж энэ удаагийн дугаараа бэлтгэр гэж байна. Тэргүй хамт таны нэр хүндэд халдсан хэрэгээр цагдаагийн газарт дуудагдан очиж байцаагдахдаа нотлох баримтын хүчээр нэгэнтээ аврагдж байсан билээ. Гэтэл төрийн хуульд үннийг тогтооход үүргэн гүйцэтгэдэг нотлох баримтыг оюуны өмчийн хулгай болгон арга сэдэж ямар ч хамаагүй аргаар хүнийг яллаж бас болдог юм байна. Монголын төр шашнаас үүдэх алдаа завхарлаас болж хүүхдүүд хохироо тоцорж байгаа тохиолдолд хохирлыг нэхэмжлэгч нь хэн бэ? Мэдээж үр хүүхдийнхээ төлөө амь амьдралаа зориулж чаддаг, төрсөн үрийнхээ төлөө гал усандаж орж чаддаг ээжүүд шүү дээ. Тэд төр шашны алдаа завхарлыг чимээгүй хүлцэж өнөөдрийг хүргэсэн ч төвчээрийн хязгаар нь туйлдаан тулах цаг тесрэхгүй гэж юу. Харин тэр тесрэлт хэдэн баалын хүчтэй байхыг хам ламтан та тооцоолон бодоорой доо. Хамгийн авар гэж сүсгтэн олны өргөсөн өргөл барьцыг хамгийн аварна гэж амлаж хамж аваад
Авралын дээд орон залрах лам чухаг дээд эрдэнэ маань ингэж хамгийн авар гэж өргөсөн мөнгөөр хувийн өмгөөлөгч хөлсөлж өчүүхэн намайг намнах үйл ажиллагаа явуулж байхад би яах ёстой вэ? Авралын орон үгүй болж хоцорсон энэ тохиолдолд надад нэг л арга зам үлдсэн. Их эзэн хааныхаа адилаар мөнх тэнгэрт үйлсээ даатгаж бурхан халдун ууландаа шүтэж аврал ирэх нэг л арга зам үлдсэн. Ингээд их эзэн хааныхаа мэндэлсэн өлгийн нутаг эрдний лагшныг нь угаасан умдаалсан ариун өмөрнийг зорин нэртэд олонгон тоошлоо. Гэтэл надтай адилхан зовлонтой хүн байгаад угтаж бүгд хүчээ нэгтгэн тамцалд ослоо. Чингис хааны цэрэг халагдах болоогүй гэд ононгийн айсав нутгийн ард мөнх тэнгэрийн даваан даанд цэргэлэн ирж онон хатан ижийнхээ төлөө тэмцэлд нэгдсэн шиг уудан Монгол орны газар бүрт ийм тэмцэл өрнөж эхэлсэн байгаа энх цагийн малчид цэргэлэн хөдөлж эхэлсэн. Чингис хааны цэрэг халагдах болоогүй гэд улсынхаа төв толбойд 30 мянгуулан жагссан шиг уудас унган байгалийнхаа төлөө уудан Монголын газар бүрт ийм тэмцэл өрнөж эхэлсэн. Одоо тэгэхээр мөнх тэнгэрийн хүчин дор Монгол улс мандан бадархад дутуу зүйл үгүй болжээ. Шагсаруу мөрдөө долоогоор зогдроос хэсрээд одоо хөдлөх цаг болсон. Бид нар ирсэн шүү, бид нар байгаа шүү. Хуучин бүгд мэдж байгаа те. Өнөөдөр бидний сэтгэлээ гаслан гарч та. Одоо асуудал байна. Одоо тэгвэл дэрсэн. За, Монгол мандан бодож. Дэлхийн монголчууд бидний монголчуудыг аврагч Баатараан хэмээн харуулдан хүлээж буйн бодит үнэн билээ. Монгол эрийн сүрсүлтний өмнө дэлхийс өгдөх цагт хорвоо амьрлах нь туйлын үнэн билээ. Эрлэхэг монгол эрчүүдэн гүрэн тулсаа магнайлан жолоод хэмээн өөд нь өргөмжлөн залах цаг нь болжээ. Тэдний хэрэн иржээ. Дэлхийн амьрлаг хүмүүн төрлөختөн амар заяа ган үзэг. Ирээд олоогүй эрх чөлөө аз жаргалан олж авав. Тэд эрлэхэг монголчуудаас суралцаг. Тиймээс төр гэж нэрлэгдсэн луй урчид бушуу түргэн зайгаан тавьж буруу бодол бохир үйлдэлэн цэвэрлэх ухаанд суралцсан. Мөн бурхан хүн хоёрын хооронд зуушлал хийж мунхруулагчдаж бурханы нэрийг бариад ард олныг мунхруулж байдаг бузар үйлдэлэн энэ цагаас талтан зогсоо. Эрлэхэг монголчуудад зайгаан тавьж өг. Сүсэг гэдэг үг нь эрлэхэг зориг гэдэг утгатай үг юм. Уг нь. Гэтэл энэ үгийг эсрэг утгатай болтол нь олныг төрөлдүүлсэн балагч нь энх мэндийн баяр цагаан сарыгч энэ удаад цуслахад хүргэлээ. Аль хэдийнээс гойсон хэлсэн сануулсан шаардсан ёсоор үүнээс араа эртхэн гэмэн ухаарч нүглээ намжилсан бол энэ хүртэл Монгол улс доройтохгүй байх байлаа. Гэвч долоод ордож 8 сэгтэг Монгол шархааныг долоогоод зогдроо нэг сэгсрээд өндийсэн байхад яаж мандан бадардгийг яруу тодор харуулах эзэд нь бэлээхэн байна. Тэд энэ өдрөөс эвэ нэгтгэж хүчээр зангидсан. Тэгэхээр эрлэхэг Монголын эрен үе ирж эргэх хорвоо амьрлах тийм л энх цагийг үүсгэх хувь бид бүгдэд тохиожээ. Тийм ээ. Ховтой хүн хулган жилиг үзнэ. Энэ бол 1344 онд их хурлтай хуралдаж байсан газар. Тулын хааны одоо хуралдай хийж байсан энэ төвхт газар байхгүй юу? Мөнх тэнгэрийн хүчин дор мөнхийн хутгийг эрхшээсэн жинхэнэ Монгол төрийн зүтгэлтнүүд хувтай хүн хулган жилийг үүснэ хэмээн эрт цагт амлсан ёсоор энэ цагт цугларч шар зурхаан толлорвол хотол төгс хэмээх хулган жилийн хаврын тэргүүн сарын шиний нэгний өглөө төр хуралдай хэмээх энэ түүхэн цогцлбор газарт хуранжуулж морин цагт галаан бадрах ёслон үлдэж хүчрхэг төр тулсаан дахинтай байгуулах үйлэн инхүү эхлүүлсэн юм.
мөн хөх тэнгэрийн зарилгаар дээдсийнхээ захиасаар Монгол улсын төрийн тэргүүний үүргийг цагийн цөвөнд хүлээсэн энэ хүнд аз жаргалтай амьдрал төргөх онол нь бий. Түүний гэргий Монгол улсын тэргүүн хатагтай ивэлдор Монгол төрийн язгуур онол дахин сэргэж Монгол түмнийхэн хүртэл болон 10 жил хөгжсөн ариун замнал бий. Эрхэн хүндэт наадамчдаа Монгол улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 9 хөлт их цагаан түгэнд хүндэтгэл үзүүлж байна. Монгол ардын намд аз жаргал амлан цусан зам татуулсан их хядлагын хар түүх бий. Хар түүх, харлган бодлого, харгас засаг, ховдог санаа арахад ходроггүй зангаад. Муу муухай бүхэн хүрлсөх түүний намд шүглсэн болохоор өтөр түргэн Монгол ээжүүдэд зайгаан тавьж өгөөд ариустын замд ор. Сүйдсэн төр улсаан засах ухаанд Монголын залуу үе бэлтгэгдсэн. Сүхээр эхлээд сүхээр сөнөх тавилантай танай намын насны хэмжээ дууссан. Хамгийн зөв зам гэрте харих зам гэдэг. Ханилж яваад нөхрөө араас нь худгалж хятадын хар санаархлын иргэшээлд Монголын алдан худраггүйч хансан бол одоо Монголын ал. Өвгдийнхөн өв соёлоос суралцсан. Ингээд энэхэн зурд дэлхийн эзэмний яолн шилгээж өөрийн үрсэн суурин амьдралын ялзарлаас ховхрохыг санууллаа. Замбууланд дөнгөж мэндэлсэн яраа иргэншлийн зэвдэгчлийг хайлуулж Монголын залуу үеийг сэрээлээ. Мөнх тэнгэрийн хилэгнэл цэвдэгшсэн засгийн газрыг огцруулж хүрэл сүхийн мөн чанарыг дэлгэлээ. Монгол төрийн зурхай алдаагүй онжээ. Ховтой хүн үзэх хулган жилдээ болох ёстой юм бүхэн ёсоор боллоо. Уламжлалт төрийн тогтолцоо бол шинжлэх ухааны үндэсний үндэс мөн. Монгол улсад ард түмний хурлыг хуралдуулах үйл ажиллагааг нэгэн зэрэг зохион байгуулж явуулахыг даяар олноо зарлан тунхаглаж байна. Монголын ард түмэн бид улсын их хурлыг тарааж төрөө цэвэрлэн төрийн бодлого тогтолцоогоо хэлэлцэн шийдвэрлэж цаашдын зам мөрөө зөв тодорхойлон гаргах ёстой. Монгол улс мөнхөд андан бадарт байна. Эзэн хүлэг хоёр нь иймэрэн дэвсэн сөгдөж тосдог. Эрхэд төрийн ханцшгүй шүтэн 9 цагаан сүлдэмэн оо.